Бурхан болно гэж. Бурхан болцсон хүн гэж яг ямар хүмүүсийг хэлдэг юм бэ гэдгийг л та энэ энгийн олонд ойлгомжтойгоор нэг тайлбар. Хоёрт яг энэ бурхан болдог гэсэн сурах бичиг одоо яг байдгүй. Бурхан болно гэдэг нь нэгдүгээр санжаа дүүбүр шоо гэдэг. Санжаа гэдэг нь арилан дэлгэрсэн. Юуг арилгадаг юм бэ гэхээр зэрэг зовлонгийн шалтгаан энэ одоо гим бүхнийг арилгадаг. Энэ зовлонгийн шалтгаан хоёр төлөвлөж идэг. Тэгээ юу дэлгэрсэн байдгийг юм бэ гэхээр зэрэг энэ зөв мөрөөр яваад агуу хөвч ариун сайн бүхэн дэлгэрсэн. Ийм бурхан гэж үздэг. Нөгөө талаараа тамжиж чамбай болно гэдэг. Бүхнийг мэдгч, бүхнийг чадагч болно. Ийм бүхнийг мэдгч, бүхнийг чадахч болохын төлөө одоо монголчууд өмнө энэ сэтгүүлч гэдэг мэрэгжил, энэ янз бүрийн мэрэгжил чинь Монголд бий болоод ерөөсөө уртаашаа хамгийн дээд нь 90 жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө монголчууд энэ бүхнийг хэрэггүй гэж үзээд яасан байна. Бурхан бол бүр илүү агуу үзлэр өөрийгөө агуу цараатай хамаг амьтныг аварна гэдэг үзлэр өөрийгөө өгж үз. Бурханы шашныг хөгжүүлсний учир нь. Бурхан тэгэхээр зэрэг одоо чинь тэр гандан хийдэд одоо ном уншуулснаар өөрийгөө буддист гэж штэ тий. Тэнд ямар ном уншигддаг юм бэ гэхээр зэрэг чамайг бурхан болгоно гэдэг энэ итгэл уншигддаг юм а гэж штэ. Бурхан болохын тулд яадаг юм бэ гэдэг дараагийн уншлагынууд нь явдаг. Тэр тэгэхээр зэрэг одоо жишээлбэл сэтгүүлчийн ажил мэргэжлээ энийг сайхан бүтээх хийсэн гэдээ очиж байгаа бол тэрний орхиосоо наадах чинь чамайг буруу явцсан үзэл жижиг амбиц чамайг хинч биш болгоно. Энэ худалч хулгайч ийм хэрүүл ховд эмийн өгөхөөсөн энэ ажлаа орхиосоо гэдэг имийг уншдаг. Орхих болтгоо гэдэг ерөөл тэнд уншигдж идэг. Орхиод яах юм бэ гэхээр зэрэг энэ агуу хүчийг өргөсөөсөн энэ өршөлөөг олсон энэ бурхан болох болтгоо тэрний тулд энэ зөв сайн мөрөөр болоод агуу хүчийг ингэж олох болтгоо гэдэг ном нь явж идэг. Түүн төрөх сурах хүчиг нь яадаг вэ гэхээр зэрэг лам нарын үзэг сурах хүч идэг. Жишээ нь энд одоо бодмөрийн зэрэг гэдэг энэ Богдзонхын зохиосон энэ ном байна тий. Богдзонхог яагаад энэ номоо зохиоход төрсөн бэ гэхээр зэрэг одоо тэр бурхны бүх уншлага номууд тий хоорондоо харьцлах юм алгаа бүгдээрээ хүн болгоныг тухайн үнийг бурхан болохын тухайтад шууд бусан үүднээс л янз бүр байдаг болохоос бурхан болохын тухайт юм байна. Тэр бүгдийг эренбэлэх юм бол зэрэг дарааллыг олох юм бол ийм дараалалтай юм байна гэж зэрэг дараалал амирам гэдэг нь эренб тий мөрийн зэрэг дарааллыг гаргасан нь амирам. Энэ ламрам одоо их ламрам, дунд ламрам, бага ламрам, хураангуй товч гэдэг ингээд 5 ламрам зохиосон гэж үздэг Богдзонхой. Хамгийн товч нь юу байдаг вэ гэхээр зэрэг ламзаа намсан буюу мөрийн 3 их юм гэдэг. Энэ дээр юу байдаг вэ гэхээр зэрэг нэгдүгээр огоорох сэтгэл байдаг. Юуг огоорох юм бэ гэхээр зэрэг одоо энэ би сайн сэтгүүлч болон сайн ажилчин болно гэдэг байгаа энэ ганц юм өөрийгөө хамаатуулаад тэрнгээрээ би хоолоо олж идэн те. Ингээд бос юм нийгмээс хамааралтай те энэ чинь буруу үзэл юм шүү. Энэ чинь явцсан ашиг сонирхол юм шүү. Ийм явцсан хүрээнд өөрийгөө хашиж наад хүний оюун ухаан гэдэг чинь ийм агуу чадaltaй хүний хүсэл тэмүүлдэг чинь ийм хязгааргүй энэ хязгааргүй энэ агуу юмыг ийм явцсан хүрээнд таших юм бол яадаг вэ гэхлээр хязгаарч ханахын заяаг үздэг юм а үргэлж хомголцоод байдаг те энэ материалыг юмд хашигдсан сэтгэлгээ хомголцохоор яах вэ ямар үр дагавар тийм бэ гэхлээр тэр бүх юм устж өгөө болно те байгалийн баялаг одоо экологийн сүрэл гэсэн болно гэдгийг экологийн сүрэл болно гэдгийг ингээд жишээнд тэр заасан байна шүү дээ. Тэгээд хорсдог өндөр татаархаж чадсууд тэрсэлдэж доорс дэрлэгдэг. Ийм хорон санаадаг хэрүүлэх бодол тэмээ алдаг. Ийм юм хийж байдаг учраас энэ жижиг амбиас наад юм орхио тий. Орхиод яах юм бэ гэхээр тэгвэл би энэ ажлыг хаяа яах юм бэ? Чи бурхан болно гэж зорь тийм үү? Энэ арга замаар яв тийм үү? Ингэсний хариу чи ийм агуу хүчийг эргэшээ тий. Ийм эд чадлыг олно. Ингэж ирээдүйг мэддэг болно. Ийм номыг заасан байдаг. Ийм номыг ламдар маань уг нь заах ёстой байгаа гэсэн үг хэрвээ номынхаа дагуу яах юм бол за энүүнийг үн хэлж гэнэ худлаа хэлж гэнэ гэдгийг шалгах боломжийг энэ 1990 оны ардчилсан ёсгол бидэнд олгосон шүү дээ. Энэ юу вэ гэхээр зэрэг шашин соёлоо сэргээсэн. За ямар ч байсан бид нар 70 жил алдагдсан байлаа гэхэд хэн нэгэн номлогч гараад ирлээ гэхэд хэрвээ тэр нь буруу номлосон байлаа гэхэд хэнд ч шалгах боломж нь оногдсон гэсэн үг. Яаж гэхээр зэрэг бурхны бүх судар номыг кирилл хэл дээр буулгаад цагаан дээр хараар буулгаад дэвтэрлээд ингээд худалдаанд зарж байгаа. За тэр худалдаанд зарж байгаа ном байгаад хүн болгон
сэтгэн бодох тунгаа шүүн тунгаах чадвартай тий. Тэр юмараа шалгаж болно. Тэгээд тэр лам багшаас асуугаад тэр номын дагуу шалгалт явуулж болно. Тийм учраас үнэн зөв худал ярьж байгаа хэсгийг бол нэгдүгээр шалгаж болно. Хоёрдугаарт энийгээ би дэлгэрүүлж маш их зүйл хийсэн байгаа. Ер нь таны яриад байгааг сонсоод байхад бараг малчид маань 1200 хэдэн мэрэгжилтэй ч гэдэг эд маань бараг бурхад юм биш үү? Одоо манай улс төрчдийн үгтлээж өмнөдөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэдмэд чинь яг үндөө жилийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? Аливаад эзний сэтгэлгээгээр хандаж аглыг шүтэн хээрийн жавхаг бадрааж явдаг хүнд айх аюул айдас түгшүүр байдаггүй. Яагаад гэвэл ялгаруулах эрчим хүчинтэй юм байдаг. Ялалт зөвхөн ялалтын урам зоригоор хөглөгдөн урагшлахаас бус айдас түлэгдэж башир хуурамт баглагдаж бусдын ар хударгаар төв байдаггүй. Анхнаасаа л айдас түлэгдэн хан туурга цайз бэхлэлтэд хашигдсаар байгаад цэнэг нь барагдсан дэлхийн хүн зуныг шин эрчим хүчээр цэнэглэх нүүдлийн цахилгаан станц. Монголын цэлгэр талд таавараан осч эмнэг хангалын зоон дээр эрмэг дураараа дарцаглан үлгэрийн гайхамшигт ертөнцийг гэгэн оюундаан сүндэрлүүлсээр төгс төгөлдрийн цогцлол болон торниж байгаа. Эд бол түнэр харанхуй гийгүүлэн туярах өөрийн гэгээ. Иргэншлийн цэвдэгшлийг хайлуулах нарны элч. Гэгэрлийн шинэрнийг байгуулах цог золбоот эцэд билээ. Энэ чинь бол ийм биш үү? Сэтгүүлч тэр ажиллаа хийн. Бусдыг бусдаас авна. Бусдаас авна. Малчин бол 1200 мэрэгжилтэй гэдэг чинь хоолоо олно, хувцаа хийн, гутлаа хийн. За тэгэл өөрийгөө амнин, малаа амнин, газраа хайрлна. Өөрийнхөө амин зуулгыг бүгдийг өөрөө хангаж чинь. Бүгдийг өөрөө хангаж чинь. Тэгэхээр бусд руу харах юм байхгүй байна. Суурин соёл иргэншил гэдэг маань ганцхан юм хүн эзэмшчихэд буцаагаад өөрийнхөө хэрэгцээний бүх юмыг бусдаас авах болж байна. Бусдаас хамааралтай хараад байна. Ааха. Тэгэхээр эн чинь үндсэндээ одоо тэр юунуудын маань одоо хүмүүсийн маань яриад байгаа боол болох хамгийн шилмэл арга юм биш үү? Нэгэн зүйлийг өөрт нь эзэмшүүлээд мянган зүйлийг өөрт нь хамааруулаад тэр мянгаыг тэр хүн ганцхан ажлынхаа цалингаар бүгдийг нь олж явна гэхлээр энэ хүнд чинь маш хэцүү байдал үүсчихлээр энэ хүн чинь өөрөө боол болчихж байгаа юм биш үү? Үссэн үсээгүй. Тийм учраас л өнөөдөр Монголын нийгэм сэтгүүлчиг муу нэртэй хүмүүс алга бид нарыг маш их доромжилж байна, үл хүнддэг байна, ойшоохгүй байна. Бид нарыг бол мөнгөөр хөдөлгөж болно гэж ойлгож байна. Боол мэт үзэж байна. Боол мэт үзэж байна. Энэ телевизэд би хахаж чинь. 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 Чи хаалаач юу хийх юм? Ха? Чи хаалаач юу хийх юм? Би чамаа хүсэж байгаа. Хүсэж байгаа эзэн чинь байна мэдөө. Яв эсвэл чамаа хамгаалах болов. Чи цалингүй. Ха? Энэ телевиз. Ха? Энэ телевиз. Ха? Хэний телевиз? Овшин. Чи хэний телевиз юу? Боол мэт үзэж байна. Боол мэт үзэж байна. Сэтгүүлч тэр ажиллаа хийн. Бусдыг бусдаас авна. Бусдаас авна. Суурин соёл иргэншил гэдэг маань ганцхан юм хүн эзэмшчихэд буцаагаад өөрийнхөө хэрэгцээний бүх юмыг бусдаас авах болж байна. бусдаас хамааралтай хараад байна. Ааха. Тэгэхээр эн чинь үндсэндээ одоо тэр юунуудын маань одоо хүмүүсийн маань яриад байгаа боол болох хамгийн шилмэл арга юм биш үү? Нэгэн зүйлийг өөрт нь эзэмшүүлээд мянган зүйлийг өөрт нь хамааруулаад тэр мянгаыг тэр хүн ганцхан ажлынхаа цалингаар бүгдийг нь олж явна гэхлээр энэ хүнд чинь маш хэцүү байдал үүсчихлээр
Энэ хүн чинь өөрөө боололчж байгаа юм биш үү? Үссэн үсээгүй. Тийм учраас л одоо өнөөгийн энэ хүндрэлтэн боолын зах зээлд оролдоод байна. Энэ боолын систем нөлөөд байна. Энэ боолчлолоос аврах нь монголчууд юм а гэд хараад байна. Мөнгө төнгөртөн монголчууд бид хүндрэлтнийг аврах цаг нь ирлээ гэд ингээ хөдөлсөн байгаа. Энэний цаана байгаа тэр шинжлэх ухаан юу юм бэ гэдгийг одоо бид гаргаж ирэх нь чухал болоод байна шүү дээ, тийм. Тэгэхээр одоо яхаарахгүй саяын таны ярьсан юм чинь бол энэ болор бол Баярхүү Баатар хоёр эдгээр бол маш хангалттай төвшөнд ярьсан. Яагаад гэвэл цаана дэлхийд дахин яг ийм байгаа учраас тийм. Тэгээ энэний цаад үзэлснаа, шашны үзэлснаа дээр нэг хэрэгт үзэлснаа байна шүү дээ. ертөнцийн эзэн бүхнийг бүтээчихсэн чи бол юу ч гэхэд ингээ хүнийг бол энд өөрийгөө дорд үзэх ийм хэмжээнд байлгасан. Энэ үзэл санаанаас бүгсэл болчихжээ гэдэг. Тэгвэл монголчууд яагаад монголчуудаас өнөөдрийн хүндрэлтэн аврал горлоод байна вэ гэхээр зэрэг монголчууд ч өөрсдөө 13 дугаар зуунд тэр агуу хүчийг эргэжсэн дэлхийг эзэлчлээ. Одоо илүү хүч чадлын ярил дараагийн хүч чадлын ярилд морцсон. Тэгтээ төрийг төхнүүдийгээд бүх онцлтыг сонссон. Тэндээс буддизмыг сонгосон гэдэг чинь бурхан болох мэргэжлийг сонгосон тий. Энэ мэргэжлээрээ 800 жил явчихсан байж тээ нөгөө монголчууд чинь. 20 дугаар зууны эхэнд 100% буддист монголчууд 8 дугаар бүгд удирдлагаар тусгай тогтолцоо байгуулад тэгээд энэ нөхдүүдэд 70 жил цагаан тавьж өгсөн байж тээ. Тэгэхдээ туул ажилтны тоноор богдон залгаа тавтай хулгамжлалыг үснэ гэд ирээдүг байлжсэн. Ирээдүйд юу болох бүх юмыг альдчихсан тий. Тэгээд тэр дагуу бүх юм болоод байгаа. Энийг давхард энд Настрдамс хэлсэн энэ бүхэн яг явцад тараад байгаа. Гэх мэт дээрээс энэ барууныхан чинь ирээдүг мэддэг шинжлэх ухаан байж ирээдүг зас технологиг тийг нийгмид яадаг зохион байгуулалтын тэр технологи гэж юм байна. Тэр бол Монголд байж энэ юу байна уу гэх мэтлэнгээр наашаа хандаад байгаа. Яг тэрний хариуд өнөөдөр монголчууд тэгвэл энэ 800 жил бурхан болох энэ сургалт арга зүйд хамрагдаад тий бурхан болохын төлөө яваад яг энэ мэргэжлийг үнэхээр эзэмшээд өнөөдөр бурхан болцсон уу гэвэл бурхан яадгүй хамгийн авардаг тий бурханаас хүмүүс аврал ярддаг тий. Тэгэхээр зэрэг одоо энэ монголчууд бурхан болчихсон гэдэг юм батлаад өнөөдөр бид нар мөнгө төнгөрөлт монголчууд аврах цаг нэрлээ гэдэг өнөөдөр дэлхийн хямрал юунаас болоод хямраад байна. Тэр бүх шалтгааныг гаргаад яаж гарах вэ? Тэр гарцгаргалгаа хэлэлцээ те. Ингээд яасан судлаачдын арь багийг одоо ингээд хамгийн гол цөмд нь оруулчаа те. Тэгвэл Монголын залуус хүүхдүүд өнөөдөр яаж ийм нөхлөр зэрэг бас ялгаагүй тэгж штэ те. Энэ 800 жилийн дараа дэлхийг эмээлийн гидсэнтэй авах цагт юу Тэнгэрээс Чингисийн төмөнд зөргөөд бууж дэлхийг тохинулна гэсэн юм а. Бид нар одоо энэ ийм хүнд байдлаас бид нар аврах юм аа чинь хамаг Монголын жавхтуу гэж халуун цус монголчууд ингэ хөдөлж байна те. За тэгвэл энэ 800 жилийн дараа дэлхийг эмээлийн гидсэнтэй авна гэдгийг монголчууд энэ жавхлангийн энийг одоо хийрхэл гэж үзээд байгаа хэсэг хүмүүс байна шүү дээ те. Энүүнийг бол агуу юм ярьла 13 дугаар зуун ярьла эднэргээд янз бүрээр учир мэдэхгүй хүмүүс тэгээд байна шүү дээ. Энэ хийрхэл биш юм а энэний цаан шинжлэх ухаан байгаа юм а гэдгийг ямар шинжлэх ухаан ямар онолоор батлах вэ гэдгийг одоо энэ дөрвөн өмнөний сургаалаараа батлах гэдэг. Одоо жишээлбэл 800 жилийн дараа дэлхийн эмээлийн гидсэнтэй аавна гэдэг тэр тооцоолт хаанаас гарав те. Тэнгэрээс Чингисийн төмөнд өмрөмөр зэрэг гуна гэдэг тэр ямар очиртай вэ? Ямар тооцоолоор яаж гарч ирв гэдгийг юм чинь тэр шинжлэх ухаан нь юу байна вэ? Онолны юу байна вэ гэдгийг гаргаж ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрэн дээр юу байна вэ гэхээр зэрэг нутгийн дөрвөн үннээр энийг гаргаж ирнэ гэж байна. Энд бол зовлон үнэн дээр бол бүх одоо энэ мөнх тэнгэрт монголчууд одоо ямар асуудлыг шийдэх вэ? Агуу юм бол те ямар асуудлыг шийдэх гэхээр дэлхийн хүндрэлтний асуудлаас гадна бурхан болох гэж сурч байсан ард түмэн чинь 600 амтны асуудлыг шийднэ гэдэг сурч байна. Тэгээд энэ асуудлыг шийдэхийн тулд ямар зүйл дээр анхаардаг вэ гэхээр зэрэг энэ зовлонгийн энэ бүх асуудлыг үүсгэдэг шалтгаан байдаг юм байна. Тэрийг арилгах гэж сурч байна. Тэгвэл хүндрэлтэн энэ 800 жилийн дараа дэлхийн эмээлийн гидсэнтэй авахыг яаж тооцоолсон бэ гэхээр зэрэг тэр явцсан ашиг сонирхол өөрийгөө дорд үзсэн тий. Би бурхан гэдэг тэр агуу үзэлд эслэгдэж чадсангүй тэрийн хүн бурхан болно гэдэгт итгэж үнэмшиж чадсангүй шүү дээ. Хүний оюун ухаан тийм агуу бүтээнэ гэдэгт итгэж үнэмшиж чадсангүй. Гэтэл өнөөдөр ямар ижтийг бүтээчээд байна те энэ интернет гар утсгээ те. Тэгвэл энэ агуу хүч чадалтай гэдгээ мэдчих чадсангүй мөнхгөө ирэхээр өнөөдөр л тэр нэг л юмнаас хараад тэрийг л би сайн ээжэж сайхан тэр нэг бусад бүх мянган юмнаас хараад болсон те. Энэ буруу үзлээр явсан тохиолдолд үр нь юу яаж дэлгэрэх вэ гэхээр зэрэг буруу үзлийн үр нь яаж дэлгэрдэг вэ гэхээр зэрэг үүдийн үрийн сургаал дээр нэг бахан. Тухайн үедээ бол хүндэн болгоцсон башир цусар цан тавил. Тэр цаг үедээ боловсрдог нь сав ертөнцийн ариун гэгээ эрхэн бүхний их ундрагыг таслана гэх тээ. За энэ буруу үзлээр явсан хэзээ энэ бүх ариун гэгээ бүх байхгүй болох нь гэдгийг 800 жилийн өмнө нөгөө Монголын хаанч тооцоолоод
800 жилийн дараа гэдгийг гаргасан байх нь бодож болохоор зүйл байгаад энэ бол ийсвэр юм биш. Тэгээд тэр юм чинь нэгэнтээ бусдаас мянган зүйлийг авч байгаад өөрөө амьдарч байгаа амтэн чинь хомголцох юмар энэ л дээ тий. Тэр өвний өсөл хязгааргүй юм чинь тэр шунлаасаа хомголзоод энэ хорон санааны юу гэдэг хумхай сэтгэлийн үүрний үү гэхээр аливаад хүлэгдэх ба ханхаан болох. Хичнээн чим тэр материалын юм чинь эдлэх тусмаа улам сайхныг эдлэх гэдэг. Улам сайхныг эдлэх гээд нөгөө бүтээгээд байсан чинь нөгөө дэлхийн байгалийн байргаа байхгүй болгочих. Энийг 800 жилийн өмнө бас тооцоолсон байх нь шүү дээ. Тэгээд хоорондоо хорсдог тий. Энээс илүү энэ надаас илүү гарчлаа, энээс илүү гарна гэд ингээд нөгөө хорн найруулалт явагдаад байгаа шүү дээ тий. Энэ бол явагдах ёстой. Явагдаад юу болох вэ? Тэр үр нь ямар байдаг вэ гэдгийг бас ингээд аюул цаг үргэлжлэлд нүүрлэн сэтгэл болон айс төгшөөр бий болно. Өвчин тахалгамшиг зовлон хямрал тэмцэл гэсэн аюул асуудлаас дэрэмж олж чаддаг. Энэ бол Бурхны ном. Одоо жишээ нь энүүнийг миний хувьд энэ номын 280 дугаар ууснаас аваад тавьсан байгаа зүйл байхгүй. Ингээ Бурхны ном дээр ингээ заасан байдаг байна. Энэ тооцоолыг хийгээд за 800 жилийн дараа энэ хүндрэлтэн чинь энэ өөрийн дор төвлөсөн Монгол ээж шунал уур атаа өнгөсөн болоод ийм байдал төрхнө вэ шүү. Энээс нь бид нар яаж аврах вэ гэхээр зэрэг бид нар энэ Бурхан болох энэ зам мөрөөр яваа тий. Явснараа энэ ирээд хувилга эрхчлөө дээд эрхчлөө амар амгалангаа олно тийм үү. Өөртөө эрхчлөө амар амгалангаа олж дараа нь ийм эрхчлөө амар амгалан байдаг юм байна гэдгийг зааж өгнө шүү дээ. Тийм учраас эрхчлөө монголчууд эрхчлөө амар амгалангаа олсон нь Монголын амар амгалан томхоглож чадсан тий. Монголын амар амгалан гэж яддаг. За энэ амар амгалангаа яаж бусдын хүртэл болох вэ гэхлээр зэрэг тэнгэрээс бууна гэдэг нь юу байх вэ гэхлээр зэрэг ирээд хүч хувилгаан чадлыг олно тийм үү. Ингэж явснаар ирээд хүч хувилгаан чадлыг олдог байх нь шүү дээ. Хувилгаан биеэрээ бид нар заларч ирж энэ дэлхийг энэ зөв зам мөрөөр нь оруулаад энэ аюултай байдлаас нь аврах юмаа гэдэг тооцооллыг ийм онолоор ингэж хийжээ гэдгийг гаргаж ирэх ёстой байна гэж үзэж байгаа байхгүй юу. Тэр дагуу үнэхээр одоо энэ Нострадамусын зөвнөл манай богдуудын башгаа айлдварууд бол явцад таарах байгаа. 1999 оны 7 сард Тэнгэрээс аимшигын хаан заларч Монголын Чингис хааныг дахин заяалгамаа гэж хэлсэн байна. Аимшигын хаан залламжлаараа юу болох юм болоо гэд айдтай өгтөж ясан өндөрлөлтөө тэр үед аимшигын зүйл болоогүй. Гэхдээ Нострадамусын зөвнөл 100% яг үнэн батлагдаж байгаагаас тэд нар дахин нөгөө юугаа авцсан. Зөвнөл орчуулгын хянаж үтсэн чинь ийм үсгийг үгний энэ цэгийг энэ дээр тавьсан дээрээс энэр нэг үсгэн ирэх байсныг аимшиг гэж буруу орчуулад энээсээ үүдээд бид нар алдаатай ойлголтод хүрч байжээ гэд тэгээ одоо энэр нэг үсгийг ирж энэ агуу үндэсний дархлааг баталгааж болох юм байна гэх. Тэгвэл 1999 оны 7 сард Монголын 9 дугаар бор заларсан. Энэ маань юу вэ гэхээр зэрэг Монголын дархлааг баталгааж болсон үгээр болсон тийм. Монголчууд бүгдээрээ одоо жишээ нь 800 жилийн хөгжлийн явцад монголчуудын 13 дугаар зуунаас 20 дугаар зууны хүртэл монголчуудын 800 жилийн хөгжлийн явц юу байсан бэ гэхээр зэрэг энэ бурхан болох энэ мэргэжлийг яаж эзэмшвэ гэдэг энэ дээр бол бүх ард түмнийг хамруулж чадсан тийм Монголын хад өөртөө зөвхөн тэр дээд мэргэжлийг олсонгүй нийт ард түмэндээ энэ хамгийн дээд мэргэжлийн байх шүү гэдэг энийг олох мэргэжлийг олгосон. Ингээд 14 дугаар зуунд анх дугаар буюу энэ өндөр гэгээн зануудаар Чингисийн алтан урагт мэдлсэн хувилгын хаанаа таньж монголчууд шүтсэн. Ингээд энэ хувилгын хаан дараагийнхаа дүрээр энэ биеийг авцаан тайлж байгаа юм шиг сольж ингэж дүрээр дараагийнхаа дүрээр заларч тэрийг монголчууд таньж яснараа 8 дугаар хүүхдийг 5 настайд нь залж төвдөөс залж авчирсан байдаг шүү. Тэгээ 8 дугаар хүүхдийн удирдлагаар тусгаар тогтнолоо зарлаад нөгөө ертөнцөөс сураг алдарч ясан монголч нь дахиад дэлхийн давчинд гарч ирээд ингээд Чингис хааны судыг эрэхэд эзэнтэй болсон гэдэг тийм. Энүүнийг бол тэр манай буддизм судлаачид энэ бол нийгмийг зохион байгуулах, төрийг хамгийн зөв зохион байгуулах хамгийн шалгарсан технологи юм а гэж үздэг тийм. Энэний цаад учраас тэгээд 8 дугаар богд жан чалахтаа 99 оны туул ажилтны тонол богдон залнаа гэдэг юу яасан. Энэ дагуу 1999 оны 7 дугаар сард 9 дугаар богд заларсан. 9 дугаар богд 99 оны 7 сар залраад энэ бол монголчуудын дархлааг баталгааж болсон хамгийн том хэрэг байлаа гэдэг юм яасан тий. Тэгээд миний дараагийн 10 дугаар дүр шашин номыг агуу хөтөлгөрүүлнэ гэдэг юм айлцсан тий. Тэгэхээр зэрэг бид нар одоо 10 дугаар богдон тодруулах энэ дээр л одоо оюун санааны нэгдэл нягтрал байж улс орон хөгжин, оюун санааны нягтрал байж хүчрхэгчнэ гэж байгаа бол ганц нэгдэх нягтруулах юм маань 10 дугаар богд болж хүн болгоны гордолтой гэж байна те. Тэгвэл 10 дугаар богдон бид ямар учиртай шүтэх ёстой юм бэ гэхлээр зэрэг ахаад л нөгөө нэг сая энэ 70 жил сурсан шиг авах гайл те.
энэ ажлыг бүтээнэ гэж шүтгүүч бид нар хамгийн аварна гэдэг үзлээр шүтэх юм бол бид нар энэ хамгийн яаж авардаг вэ гэдэг энэ арга зүйд өөрсдөө суралцаад бид нарт ер нь авиас нь бэлэн байгаа гэж байгаа шүү дээ. Ингээд авиас энэ ирээдүйд чуулган чадал гэдэг маань өөрөө энэ хамаг амьтны тусын тулд эгэл дүрээр залраад хамгийн гол нь эргэж багштайгаа уулзраад энэ номоо эргэж таниад тэгээд энэ номоор л хамаг амьтныг аврахаас өөрөөр ямар ч амьтныг аврах боломжгүй гэдэг. Яг гэвэл тэр хувь дорой улсуудын чинь адилхан хувьтай адилхан дүрээр нь ирж байгаад энэ зам мөрөөр л аваачаад тэр амгалан даваачаас өөр арга байдаггүй. Энэ бүх тохиромжлолыг монголчууд ингэж бүрдүүлж байж гэдгийг уг нь одоо бид гаргаж танилцуулах хэрэгтэй. Энэ дээр бол шашныхан бүгдээрээ дуулаа нэгтгэх хэрэгтэй гэдэг байдлаар. Так или иначе указывают на то, что впереди нас ждет момент, который цивилизации прошлого давно предсказывали. Безусловно, они его боялись и готовились к нему духовно. Тут говорится, мы можем либо подняться на новый уровень, тогда в книге «Бытия» будут и дальше появляться записи, либо опустить руки и примириться с перспективой исчезновения с лица земли. Нострадамус пытается напугать нас. Он хочет, чтобы мы перестали уничтожать себя, чтобы мы остановили бушующий океан, чтобы наши дети больше не умирали от голода, а климат не выходил из-под контроля. Нострадамус говорит, если вы не начнете меняться сейчас, вас ждет судьба второй Атлантиды. В 20 век вместилась история предыдущих 19. Весьма вероятно, что 21 век будет включать в себя историю человечества полностью. Технологический процесс будет очень сильно отличаться от того, что было в 20 веке. Если исторически нам суждено получить новый опыт, переход в новую эру должен осуществиться очень быстро и стремительно. Каждый из нас, обернувшись назад, скажет: да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. Древняя мудрость, современные знания, сложите их, и вы все поймете. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов, до и после. Марс благоволит им. В 7 месяце 1999 года с небес спустится король страха. Он отбросит короля монголов, и затем воцарится война. Здесь говорится «Le roi d'effrayeur», король страха. Нередко предполагают, что здесь имеется в виду, что король страха спустится с небес. Предполагалось, что в 1999 это может быть антихрист, комета или еще какие-нибудь невообразимые ужасы. По мере приближения указанного времени люди по всему миру заявляли, что предсказание Нострадамуса обязательно сбудется. Имела место паника. Настоящая паника. Потому что казалось, будто там подразумевается конец света. Обрушились рынки ценных бумаг, а в некоторых странах опустели магазинные полки. Известный французский модельер Пако Рабани был настолько убежден в приближении конца света, что отменил свои крупные показы в Париже. Нострадамус никогда не ошибается. Но 24 июля наступило и прошло. Конец света не наступил. Но почему? Этот эпизод показывает одну из самых больших проблем – использование слов Нострадамуса для предсказаний. Тексты его произведений полны ошибок. Например, все предсказание насчет 1999 года основывалось на словах «Le roi d'effrayeur» – «Король страха». Когда этот стих изучили, обратившись к французскому 15-16 веков, а также изучили первое печатное издание Катренов Нострадамуса, оказалось, что в слове «d'effrayeur» нет апострофа между «de» и «э».
Таким образом, слова «Le roi de Frayeur» без апострофа означает просто хороший, добрый, щедрый король, вроде короля Венцесласа из рождественского гимна.